Цайлыг сад еврейчүүдийн амжилт сэтгэл зүй зуршил хүмүүжлийн гайхамшигт нууцаас суралцгая. 1-р бүлэг Ямхаар ахигч амжилтын еврей стратеги дадал зуршил Хуудас 52. Шин дадал хвшлийг үүсгэхэд хязээд хялбар байдаггүй. Учир нь журшлаа ховсгохын тулд тархиа ховсгох хэрэгтэй. Дадлаа өөрчлөхийн тулд тархиач өөрчлөх шаардлага чамд тулгарна. Шин дадал тань олон сар жил болчихсон хуучин зуршилтай чинь тулалдах хэрэг болдог. Жишээлбэл та өглөөний 6 цагт сэрдэг дадалтай болохыг хичээж байна гэж төсөөлье. Хамгийн эхний өглөө сэрэхэд хүнд байна. Сэрдэг цагаасаа хавьгүй эрт сэрсэн тул тэр өдөржингөө биеийн организм чинь хуучин сэрдэг цагаа танаас нь хэмжлэн ядарч нойр хүрнэ. Харин та тууштайгаар үргэлжлүүлэн 6 цагтаа сэрсээр байвал шин дадал чинь сэрэх бүр танд хүч хэрхэгжиж орноосоо орой босдог хуучин зуршлаа дийлж эхлэх болно. Тархи шин зүйлийг үзэн яддаг. Тэр эхлэлд дургүй. Учир нь шин зүйлийг эхлүүлэх үед тархи яг Софиягийн тархи шиг бүрэн хүчин чадлаараа ажиллаж асар их энерги алддаг. Тархины мөрөөдөл бол шин зүйлийг огт хүлээн авахгүй зөвхөн хуучнаа үргэлжлүүлэн давтсаар байх. Өсөж торнохтой иддэг байсан хоолоо идэж, хуучин дуугаа сонсож, хуучин киногоо үзэх нь тархинд хялбар. Эзнээ альва шинийг туршихад тэр сэтгэл хөдлөлөөрөө дамжуулж урам хугарах, шантрах, залхах зэрэг дохиог илгээж төхнө. Гэвч тархины ганцхан сул тал бий. Тэр тасамтгай. Эхлээд үзэн яддаг, аажимдаа тасдаг, алстаа нэгдэг. Олон жил уйлж уралдсан морь. Уяан дээрээ өөрөө очиод зогсчихдаг. Хавай арлын ахмад загасчид нүдээ болгуулсан ч 8 км радиус дотор арлаад үгүйхэн болоод сэлгүүрээр ирж чаддаг. Олон шоронд хоригдсон итгэж шоронгоос судлагдах дургүй байдаг гэх мэт ачиргалтай баримтуудын язгуур шалтгаан нь зуршил. Тархийг номхруулж чаддаг цорын ганц зүйл бол давталт, тархины өөрчлөлт, хөгжил биеийн бусад хэсгийн булчингийн хөгжилтэй төстэй. Тухайн үйлийг давтах бүрд тархи шин зүйл нөхцөл байдал тасан зохицохын тулд өөрийн анатомиг өөрчилдөг. Тэр залхууж тасан зохицохтой гаргууд. Зуршлаа зургтын удирдлага шиг захир. Дадал зуршлын талаарх яриа өрнөхөд хамгийн түгээмэл асууддаг нэгэн асуулт бол хэдий хугацаанд би зөв дадалтай болох вэ? Эсвэл хэд хоногт би муу зуршлаасаа салах вэ? 30 хоногт хэрхэн төгс галбартай болох вэ? Амьдралаа өөрчлөх 30 өдрийн сорилт, 1 сарын дотор англи хэлийг эзэмших нь гэх мэт нэртэй номнууд дэлхийн аль ч орны номын дэлгүүрүүдээс харах боломжтой. Үнэхээр 30-ын тоонд ямар нэгэн гайхамшиг нуугдаж байна уу? 30 хоногийн дараа бид шин дадлыг суулгаж хуучнаасаа салах боломжтой гэж үү? Чин үнээр дээрх асуултанд хариулахад үнэхээр үгүй. Дадал зуршлын талаар судалсан тэргүүлэх эрдэмтдийн бүтээлээс үзэхэд альва зуршлыг суулгахад салахад тогтсон хугацаа гэж байдаггүй. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээр тухайн хүний нас нөлөөтэй. Нас залуу цус шингэн байх тусмаа хүмүүний тархи шин дэглэмийг хүлээж авах чадвар илүү өндөр байдаг. Хоёрдугаар тухайн хүний сахилга бат асар чухал. Мэргэжлийн психологистийн тусламжтайгаар тархинаас гарсан 2 этгээдийн нэгэнд нь 40 хоног шаардсан бол нөгөөхт нь 210 хоног шаарддаг жишээтэй. 3-дугаар чиний хэвшүүлэх гэж буй дадал зуршлын төвшил нөлөөлнө. Жишээлбэл өглөө сэрмэгцээ стакан ус уудаг дадлыг чи өглөө бүр гүйх дадлаас хавьгүй богино хугацаанд эзэмшинэ. Арх маань суруулах бодисоос гарах гэж буй нэгэнтэй харьцуулахад хоол идчихэд хэвчдэг зуршлаасаа салах гэж буй хэн нэгэнд хавьгүй бага хугацаа шаарддаг нь дамжиггүй. Гэвч судлаачдын дүгнэж буйгаар альва шинэ эерэг дадлыг өөртөө суулгах дээр өгүүлсэн хүчин зүйлүүдээс хамаарч дунджаар 2-9 сарын хугацаа шаарддаг гэжээ. Хичээвэл өөртөө суулгах боломжгүй дадал гэж үгүй. Тогтмол жиг давталтын үр дүнд бүхий л дадлыг хямдгайж эзэмших боломжтой. Сайн дадлыг өөртөө суулгаж мууг нь хаяглаж хаях хамгийн өндөр чадвартай хүмүүс бол тууштай хүмүүс. Еврейчүүд тууштай учраас ном унших, дасгал хийх зэрэг сайн дадлаар өөрийгөө сэлбэж
арх тамхинд донтох мэтийн муу зуршлаас холуур амьдардаг. Арх тамхины еврейчүүдийн хувьд дэндүү зардал ихтэй зуршил тооцогддог. Тэд хэрэггүй зүйл зардал гаргахдаа хуулийн харамж болсон. Еврей хүмүүсийн хамгийн том ялалт нь зуршлын хүчийг өөрт ашигтайгаар ашиглахад сурчсан доршин. Дийлэнх хүмүүс зуршлынхаа боолн болчихсон байхад тэр зуршлаа боолчилчихсан байдаг. Тэд зуршлаа хяндаг. Дадал зуршил нь яг л галзууран хурдладаг F1 уралдааны машинтай төстэй. Түүнийг жолоодож сур. Үгүй хэмээн галзуурсан мэд жолоодлогой машин таныг ямар ч сөрөг үр дагаварт хүргэж мэднэ. Тиймээс зөв дадлыг суулгаж муу зуршлаас салах гэж хичээж буй нэгэн еврейн дүрмийг ягштал баримтлах нь хэрэгтэй. Эрт цагаас баримталж ирсэн еврей амжилтын стратеги нь шин цагийн дадал зуршлыг суулгах шинжлэх ухаанч арга барилтай тун төстэй. Нэгдүгээрт тогтмол хугацаанд зарим уйлд өдөр бүр харин заримдаа 7 хоногт 2-3 давталт хийхэд тохиромжтой байдаг тогтмолоор байнга давт. Хоёрдугаарт сахилга баттай бай. Сахилга бат бол чамайг ухаарч алхахгүй байхад туслана. Амьдралаа өөрчлөхийг чинхүү хүсвэл дадал зуршлаа хувьсга, эерэг дадлуудаа хөгжүүл. Чингмэгц эерэг дадлууд чинь эргүүлээ чамайг хөгжүүлэх болно. Амжилттай еврейчүүд өөрсдийн зөв дэглэм эерэг дадал зуршлынхаа нөлөөгөөр биднээс 5, 10, 20 жилийн илүү туршлагыг хөрөнгөлүүлсэн байдаг. Эдгээр нас чацууч гэсэн тэр бүхэд тэд амжилтыг зуршил болгочихсон. Ялалт бол зуршилд өгөлдөл. Хэрэв чи цувралаар өгсрүүлэн амжилт гаргасаар байвал нэг л өдөр амжилт олдно. Түүнээс хамааралтай болно. Амжилт гаргалгүйгээр аж төрөхт бололцоогүй болно. Яг л хар тамхи шиг. Ялалт амжилтыг зуршил болгочихсон нэгэнтэй өрсөлдөхөд туйлын бэрх. Хамгийн жижиг зүйлүүд үнэн хэрэгтээ хамгаас чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялахгүй жинхэнэ атлаа олон дахин давтан хийдэг зүйлс нь бидний амьдралыг сэлбэрлэдэг. Хинтээ ихэвчлэн юуны талаар ярьдаг, бусадтай хэрхэн харьцдаг, юу уншдаг, өдөр тутмын ажлыг хэрхэн гаргадаг, гүйцэтгэдэг, хэрхэн стартдаг, алхахдаа ямар хариу үйлдэл үзүүлдэг. Эдгээр нь олон давталтайгаар зуршлын хэлбэрт хувирч бидний амьдралд яг ямар үүрэг байхыг бүрнээ томьёолдог билээ. Ном унших дадлан насан туршдаа эрдэм мэдлэгээр сэлбэгдэн амьдрах цор ганц арга. Өдөр бүр багахан цагийг өөрийн эрүүл мэндэд зарцуулах нь дэлхийн хамгийн үнэтэй эмнэлгүүдээр хэсгээс хав илүү баталгаатай эрүүл аж төрөх арга зам мөн. Чамд хамгийн ашигтай үйлдэлүүдийг өөрийн амьдралын хэв загвартаа нийцүүлж аль болох зуршил болгохыг хичээв. Үр шимээ өгөх нь нэгэн тодорхойлогдсон бол түүнийг давт. Энэ тиймч амаргүйг би мэднэ. Гэвч давтах тусам илүү хялбаршин. Өөрийн цаг хугацаа хичээл зүтгэлээ зориулаагүй зүйлээс хизээч бүх хялбаршлыг хүлээ. Давтах бүрт бидний булчин хөгжиж байдаг. Харин эдгээр булчингуудын дийлэнх нь 15, 35, 55 насны айлан дээр нь явсан ч чи өнөөдрийн өөрчлөлтийг хамгийн эхний өдөр болгох хэрэгтэй. Дадал зуршлаа яг л еврей хүн шиг захиарч сурахыг хүсвэл яг одооноос эхэл датсан тамхи бүрийнхээ тоовор тамхичин хүн тамхинаас гарах боломжноос холддог. Буйдан дээр шигдэн суугаад эрдэн шиш идсэн мөч бүр чинь чамайг амжилтаас холдуулж буйг ухаар. 50 хоног шаардагдахч бай, 500 хоног шаардагдахч бай. Яг энэ цагаас л эхэл. Маргааш биш өнөөдөр эхэл. Амжилттай хүмүүс урагшилдаг. Азгүйчүүд хойшлуулдаг. Маргаашнаас л эхэлж дасгалаа хийж эхлэе. Боломжтой бол мөхцөл өөрийгөө хөгжүүлье. Харин дараа жилээс орлогын нэмэлт их өсвөр эрхлүүлье. Дараа боломжтой бол мөхцөө тэгмэгцэн гэснийхээ дараа бла бла бла. Хүн бүрийн төсөөлөлд маргааш нь чилийсэн хоосон цаг хугацаа болон үзэгддэг. Юуж бүтээж юуж амжуулах боломжтой
мэд. Ирээдүйн талаарх төсөөлийн гол алдаа нь бид өнөөдрийн үеийг бие бүрхшээлийг маргааш өглөө арилжах нь гэж эндүрдэгт оршино. Энэ бол бидний ухаан ирээдүйг төсөөлөхдөө хэтэрхий өөдрөг үзлээр ханддагаас үүдэлтэй. Тархины гинэн алдаа. Үнэн чанартай тийм биш. Маргааш өнөөдрийнхөөс огцхон ч өөр байдаггүй. Маргааш яг л өнөөдрийнх шиг залхуутай гинтийн олон асуудлууд урган гарч ирсэн. Ажлаа орхиод 100 цэнгэлхөө мөр сатаарах зүйл ихтэй. Facebook, Instagram-аар дүрэн анхаарал татан пост хүрсэн нэгэн өдөр байх болно. Чи надад итгээрэй.